Өмнөгөө аймгийн Манлай сум түүхт 100 жилийн ой. Их хайр илэгдэж зуусшгүй хийбэр. Илч халуун говь нутгийн минь үүдэн хоймор сүлэг шиг, дуу шиг, зураг шиг сайхан нутаг минь 100 жилийн босгон дээр өнгө гэрлээ түгээж өргөн олноо жаргаж байна. За энэ 2024 онд Өмнөгөө аймгийн Манлай сумын түүхт 100 жилийн ой тохиож байна. Тэгээд Алдартан, Говьятан, Аралтан, Бэртэн, Эрдэнтэн мэргэд төрж гардаг энэ сайхан нутгийн 100 жилийн ой мэндийг Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Мөн одоо дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж хөдөлмөрлөж байгаа Манлай гэдэг нэрээр овгилж, Манлай гэдэг нэрээр бахархаж, үргэлж манлайж явдаг нийт манлайчуудаа өргөн дэвшүүлье. Өмнөгөө аймгийн Манлай сумын үндэс одоогоос 290 шахам жилийн тэртээ Монгол улс манжийн захиргаанд орсны 30 дахь жил буюу 12 дугаар жарны хар хулган жил Мэрэг бангийн хошуу ноён догшин хунтайжин эхнэр Авай дагны 7 хүүгийн нэг болох Сул тайж Сүндөв 20 настайдаа Өөлдийн дайнд явж Гарамгай гавья байгуулан байлцсанд түүнийг шагнаж гүнгийн зэрэг олгож засаг тэргуунд өргөмжлөн Жуван Мижид орчин хошуунаас тастан захируулжээ. Манжийн эрхшээлд орсноос хойш хошуудын тоог олон болгосон энэ бол үндсэндээ шагналын журмаар ихэнхдээ явагддаг ийм арга барилтай болсон. Өөрөөр хэлбэл манжийн төрөл үнэнчээр зүтгэсэн тайж гаралтай алтан уургийн хүмүүсүүдийг шагнаж урамшуулахтаа гол хэрэгэлдэг болсон учраас одоо хошуудын тоовод маш их олшилсан байдаг. За үүний нэг бол Манлай буян товоо өндөр шил энэ сумдын нутгийг хамарсан ийм хошуу болгож байгуулсан байдаг. Итгэ бэйлийн хошуу юу сүндийгүүний хошуу байгуулсан. Тус хошуу байгуулагдсан цагаас эхлээд эрэлхэг дайчдаараа нэлээд алдартай хурдан морь хөлгөөрийн алдартай ийм хошуу болж хувирсан. Ийхүү хошууг Түшэт хан аймгийн Итбэлийн хошуу хэмээн нэрийдэж 1732-оос 1922 он хүртэл 9 ноён үе залгамжлан захирсаар ардын хувьсгалтай золгосон гэж түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. 1882 оноос Жагварл ноёны ганц хүү Содон Доржийг 8 дахь үе залгамжилсан хошуу ноёноор томилж хошууг захируулсан байна. Содон Дорж нь оюунлаг, нутгийн ард иргэдтэй илэгтэй, манжийн засгийн татвар гавчуурыг ард олноос гаргуулахгүй, шахаж шаарддаггүй, нутгийн ард иргэдтэй туслаж дэмжихийг илүүд үздэг байсан учраас дарлал мөлжлөг багтай байсанд нутгийн олондоо бурхан ноён хэмээн хүндлэгддэг байжээ. Түүний энэ үйлдэл хошуу удирдах байдлыг Богд хаан үнэлж ном засгийн 7 тэргийн сайдаар томилсон байна. Ардын хувьсгалын ялалтын дараа шүүх яамд ажиллаж байхдаа Монгол улсын анхны үндсэн хуулийг боловсруулах комиссийн бүрэлдэхүүнд оролцсон. 1924 онд улсын дугаар их хурал төлөөлөгчөөр сонгогдсон оролцож анхны үндсэн хуулийг батлалцаж байжээ. Содон Дорж ноён одоо зэрэг дэвшээд явсны улмаас түүний хүү Наваан Дорж гэж ноёныг одоо хошуу залгамжилсан. Наваан Дорж Галсан Доржоо гэж одоо ийм хоёр нэртэй одоо авгаалж нутгийнх нь Наваан Дорж Нанига антер гэж авгаалдаг байсан. Сүүлийн ноён Галсан Доржоог бол 1907 оноос одоо 15 настайд нь одоо зэрэг өгч зэрэг залгамжлуулж байгаад 18 настайд нь Манжин хаанаас зэрэг хошуу ноён болгохыг одоо зөвшөөрүүлж 18 настайд хошуу ноёноор томилогдоод хошуу залгаа ноёны одоо 9 дахь ноёнууд хамгийн сүүлийн ноён болгоо ингэ залгамжлагдаж хошууг 1920 он хүртэл одоо удирдах ирсэн. Наваан Дорж ноён 5 хүүхэдтэй хүн байсан. Тэр хамгийн их охины ганц хүү байгаа юм би. Зээ хөөний бий байгаа юм. Наваан Дорж ноён зарцлагдж байсан ядуу хүмүүсээ их анхаарч гэр орон барьж өгч мал хөрөнгөтэй болгон амьдралтай болгож байсан байна. Наваан Дорж багаасаа мал сүргийн дэргэд өссөн учраас ард түмнийхээ амьдралыг сайн мэддэг хүн байжээ. Хүн чанар сайтай, хүнийг их баг хөгшин залуу гэж ялгалгүй хүндтгэж харьцдаг их тусчун байсан гэдгээ. Тэрээр 1938 онд 46 наснда улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэн цааслуулан 1993 онд түүнийг цагаатгажээ.
түүний хэрэглэж байсан хөөрөг одоо зэхүү шагдар сүрэнд үе дамжин хадгалагдан үлдсэн байна. Манлайчуудын хувьд бол үнэхээр шиэмарлаг, цоглог ард түмэн манлайхан манлайлдаг гэдэг үгтэй орчин үеийн Монгол улсыг үүсгэн байгуулах ялангуяа манжаа сутгаар тогтнолоо олоход бол манлайчууд хамгийн идэвхтэй оролцсон. Зөвхөн богд хааны зарилгаар 3 баатар нэгэн зэрэг авч байлаа. Энэ бол Монголын ард түмний сайн мэдих Дамирингийн Нанзад Баатар Метуярин гэж. За мөн Балдангийн Манзуу гэж хаалтлахын хазгаар Манзуу гэдэг алдартай ийм одоо дайчин баатар. Дамирингийн Нанзад бол ардын хувьсгалын партизанууд өгөөд Жанжин Сүхбаатарын зүүн баруун гар нь болж явсан. Магсаржуу Жанжины баруун гар нь болж явсан ийм одоо алдар түүхт баатруудын нутгаа. Хувьсгалчдын өлгийн нутаг Манлай сумын ард Дамирингийн 7 хүү Нанзад 1910 онд анх Балдангийнхан оронд цэрэгт дайшлагдсан мордож байж Манжийн дарлалд цөгөрсөн ард түмнийхээ гашуун зовлон Монголын ард түмнийхээ тус ард тогтнолыг хамгаалах үйл хэрэгт тууштай оролцсон Хятадын цэрэгт 13 удаа амжилттай байлдан Бугад, Хөх хот, Шанган, Батхаал, Шинбул, Лаандов, Сүлэнхэр халах голын орчмоор байлдан их орно харийн төрөнгөөлөгчдөөс хамгаалan амжилттай тулалдсанд богдын засгийн газраас Түргэн Баатар цолоор удаадараа шагнаж байжээ. Нанзад Баатар нь цэргээс салгадж 90 голын өртөөний албыг хаах үедээ Хужруулангийн цэрэгт хамт албаач байсан Дамжин Сүхбаатартай мундагийн ажлаар дээд шивэд хүрэлцэн очиж уулзсан нь түүнийг амьдралаа ардын хувьсгалын үйл хэрэгтээ бүрэн зориулж их орон ард олныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын их үйлсэд манлайлан зүтгэж энэ биеэ зориулан явсныг илтгэнэ. Манлайчууд маань ялангуяа эх орныхоо тусгаар тогтнолыг бий болгоход тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиан зориулсан олон 10 баатрууд энэ хүмүүсийн үлгийн нутаг энэ Манлай сумд ажиллаж амьдарч байсан үе үеийн ахмад буурлууд Монгол улсынхаа эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л төлөөлөлд манлайлж явсан ийм гайхамшигтай алдартнуудын үлгийн нутгаа гэж би боддог. За Нанзад Баатар бол одоо манлайчуудын ийм эрхлэг зориг бэлэг тэмдэг болж бахархал болж байдаг ийм хүн байгаамаа. Тэгээ Нанзад Баатар бол хувьсгалын он жилүүдэд одоо ардын хувьсгалын үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж Монголын уран сайхны кинонд ичээнд нэгэд уран сайхны кинонд гардаг хувьсгалын эсрэг тэмцэгч одоо Дамбижаг дарах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж богд таанаас ардын Баатар цолоор шагнуулж байсан энэ хүн одоо энэ Манлай сумын төрж өссөн энэ нутгийн одоо бас бахархал болсон юм хүн байдаг. Манлай 100 жил. Хоёр үлзий туулын хошуу 1921 онд ардын хувьсгал ялснаас ард түмний эрх чөлөөний тэмцэл улам нягтарч ардчилсан хувьсгал доллтыг бэхжүүлэх засаг захиргааг эмхлэн байгуулах ажил өрнөж эхэлсэн байдаг. 1924 онд ардын засгийн тогтоолоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн дүрмийг өөрчилж Түшэд хан аймгийн Эйтэ засгийн хошууг Богд хаан уулын аймгийн хоёр үлзий туулын хошуу гэж нэрлэхээ тогтож 3 сум байгуулагдсны нэг нь өнөөгийн Манлай сум бөгөөд Богд хаан уулын аймгийн төлөөлөгчдийн 1924 оны 9 дугаар сарын 6-ны өдрийн анх дугаар хурлын тогтоолоор байгуулагдсан 9 дугаар сарын 11-нд баталгаажуулан 261 өрх 26 арвт 5 багтаагаар Гүн баянгийн усны зүүн урд дэнждээр хоёр гэртээгээр анх байгуулагдаж анхны дараагаар гончгийн соднонд орж ажиллаж байлаа. Сумын төв тус байршлаас Гүн баянгийн шавгийн бууз, цагаан толгой, тойрмын ус, шавхтай, цав зэрэг газруудаар 4-5 удаа нүүдэлэн 1947 онд одоогийн байршил үйцэнд ирж төвлөрчээ. Тэр үед л одоо гэр төр захиргааны байгууллага сургууль соёлууд нь бол гэр нүүдлэг тэмээ өсөхтэй одоо нүүдэг ийм үе байж. Хамгийн сүүлийн нүүд нь 1947 онд одоо энэ үе төмнийг хангагч үйзэн гэсэн усны өмнө дэнж дээр энэ хадад сайхан толгодуудынхаа дунд Манлай сумаа төхнүүлэн байгуулж 24-өөс оноос хойш өнөө өвтөр одоо 100 жил одоо Манлай сум маань энэ дэнж дээр өнгөжин жихгүй
баяр хөдөлтэй ажиллаж хөдөлмөрлж байна. За тэгээд 1956 оноос нэгдэл байгуулагдах хүртэх энэ хугацаанд бол улсад тушаах ноос түүхийдийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн учраас одоо засгийн газрын хүндэч явах 5 хошуу малын дүрстэй бодон мөнгөн ийм хэрэглэлээр шагнагдаж байсан. 1948 онд Үйзэн гих элбэг устай худгийн урд ирж төвлөрөн үндэс суурийн зам байрлуулсан сум бол өнөөгийн Манлай сум юм. Молор эрдний тахилгатай Манлай овоогоор сумынхаа нэрийг мөхчүүлэн Мандан Бадархын ирүүлэлтэй Манлай сум нь удам угсаа өвөг дээцээс эхлээд улс их орон гөлгийн нутгаа харийн дайснаас хамгаалсан эрэлхэг зөрөгтөн олонтой соёлын өв домог түүх баримттай инх цагийн хөдөлмөрчдийн сайчууд элбэгтэй түүхэнд нэр алдраа цууратуулсан баялаг туршлагатай нутаг үлээ. Манлай сум нь сумын голлох салбар болох Малай жохойгоо 5 төрөлд өсгөн үржүүлж улсдаа тушаах ноос түүхийдийн төлөвлөгөөд агуулan биелүүлж 1942 онд засгийн газрын жуух 5 хошуу малын дүрсүхий пайзаар шагнагдаж байсан ба ийхүү үржил шимт сүргээ өсгөн үржүүлснээр 1959 онд нэгдэлж хөдөлгөөнтэй золгосон юм аа. Нэгдэл 1959 онд сумаараа нэгдэлжээд тэгээ би нэгдэлд орсон. Манайха сум 3 жижиг нэгдэлтэй байсан. 40 жил нэгдэл, баян жаргал нэгдэл, ялалт нэгдэл гэж юм 3 нэгдэлтэй байгаад тэгээ тэрнийг 3 нэгдлэн бүх хөдөлмөрчдөн нэгдлийн гишүүн болохоор 3 нэгдлээ нийлүүлж 2 үлзийт нэгдэл гэдгийг одоогийн Дундгов аймгийн үлзийт сумын нутаг Лөнгийн усан дээр хурлаа хийж анх 2 үлзийт нэгдлээ байгуулсан. Нэгдэл 2 үлзийт гэдэг нэгдлийн нэрийг манай сумын харьяата Ономдоржгой гэдэг хүн нэгдлийн нэрийг өгч байсан. Нэгдлийн үеуд үнэхээр сайхан зохион байгуулалтын хөдөлмөрлөж манай сумын одоо нэгдлийн дараагаар 10 гаруй жил ажилласан Жамин гэдэг хүн Мандлай сумын гаралтай энэ хүн бол Манлай хүн болтороо одоо тэнд ажилласан. 1959 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар ийхүү 2 үлзийт нэгдэл байгуулагдаж нэгдлийн дараагаар үлзий бүрэнгийн лувсан цэрэг төр томилон Малай жохойн 4 бригадтайгаар ажиллаж эхэллээ. Улмаар 1959 онд 2 үлзийт нэгдэл байгуулагдсанаас 7 сарын дараа лувсан дорчин Жамин нэгдлийн дараагаар томилогдсон ирснээр их бүтээн байгуулалт хийж бүтээх үйлсэд эргэж буцалтгүйгээр шамдан орсон он жилүүд ихсэн юм аа. 1961 он гэхэд Манлай сумын малчид 100% нэгдэлд гишүүнэрлсэн байлаа. Тухайн онд аймаг улсын хэмжээнд тэргүүний нэгдэл шалгаруулах улсын уралдааны болцлыг 2 үлзийт нэгдэл зохион байгуулалт үйл ажиллагаагаараа удаадараа тэргүүлсэн учраас ачааны машин, хөдөө аж ахуйн номын сан, өвсний морин машин 3,000 төгрөгөөр шагнуулж байжээ. 1961, 62, 63, 65 онуудад зарласан улсын болцлын 1-р байрыг 3 удаа, 3-р байрыг 1 удаа биелүүлж баг хүчлийн цахилгаан станц нийт 65,400 төгрөгөөр тус шагнуулж байжээ. За ер нь намайг ажиллаж явах 70 хоноос хойш бол ажиллаж явах хугацаанд бол сумын дараагаар одоо 70 онд Жамин гэж Эл Жамин гэдэг хүн, Лосонгийн Жамин гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол Манлай сумын сум нэгдлийн дараагаар 16 жил тасралтгүй ажилласан. Энэ хүнийг энэ 2 үлзийт нэгдэл гэдгийг удирдах байхад манай сум бол улсын тэргүүний нэгдэл, улсын тэргүүний сум гэдэг бас диплом, сайшаалын үнэмлэх, мөнгөн шагнал, автомашин, трактор энтрээр шагнагдаж байсан ийм түүхтэй ийм сум аа. Миний аав Лувсан доржин Жамин 2 үлзийт нэгдлийн дараагаар ажиллаж байсан. 60 онд улсын төлөвлөгөөг биелүүлж Манлай сум цахилгаан станцаар шагнуулж тогтоолж исэн 61 онд тогтоолж исэн түүхтэй. Нэгдэл чинь анхан байгуулагдаад бий болоход энэ манай хөдөөний ард түмнийг чи ястай жинхэнэ сэхэсэн шүү дээ. Нэгдэл хөдөлгөөн ялсны дараа 50-60 оноос эхлээл бүх ойл ойдлын машинтай болсон.
бүх ойл арааживтай болсон. За тэгээд 63 оноос соёлын давталгаан гэж боллоо. Ордерны цагаанда уучи яг тэр үеэс эхэллээ. Хоёр үлдэсэд нэгдэл зохион байгуулалт үйл ажиллагаагаараа аймаг улсын хэмжээнд тэргүүлж онцгой гантай байсан 100 жилээс бусад жилүүдэд зарласан уралдаанд дээгүр байран шалгарч төв орон нутгийн байгууллагуудын шагналыг хүртэж байсан байна. Оюун нөхцөлд малын сайд ажил асуудлыг хамгийн гол нь осгор сайдын системээр зохион байгуулах нь хамгийн гол асуудал гэж хэлж байна. Нэгдлийн мөнгөн ордыг одоо өсвөлжсөн нэлээд үрдүүлэлтэй байдаг юм уу гэж бодож байгаа. Нэгдлийн гишүүдийн хөтөлмөрийн хөлсний систем хаяхан гацаад одоо бид мөрдөж байна. Энд бол юм тэнэний сайд ялангуяа одоо тэнэ атуу өхрийн бодмарын сайдын хөтөлмөрийн хөлсийг эдэн одоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байгаа юм да. Тухайн үед сум нэгдлийн дараагаар ажиллаж байсан Жамингийн удирдлагын зохион байгуулалт ажлын арга барил нь нутгийн ардын хичээнгүй нэр хөтөлмөр чин хүчин чармайлт хоёрын хүчээр хоёр үлзий нэгдэл 1960-аас 74 онуудад аймагта хагас бүтэн жилийн ажил дүгнэлтээр 22 удаа нэгээс 3 дугаар байр тогтмол шалгарч байлаа. И 1976 оноос 80 он хүртэл тус сумын хоёр үлзийт сум нэгдлийн дараагаар ажиллаж байсан. Тэгэхэд манай сум нэгдлийн дарга байсан Жамингой эрүүл мэндийн байдлаас чөлөөлөгдөд ажил бол орлогч байсан хүнүүдээс нь хүлээж авсан. За би тэнд 4 жил ажиллахад энэ нэг онцлог юм юу байсан гэвэл манай аймгийн зүүн талын сумаар тардсан каракул хоныг нэгтгэж Мандай сумын өгөөмөр өлхий баригадад бөөгнөрүүлж улсад каракул хоньны хургана эрс бэлтгэдэг ийм чиглэлээр үржүүлж байсан. Малыг одоо нэгдэл нийгмийн үе төрөлжүүлж өсгөж байсан. За зүүр талдаа өгөөмөр баг бол одоо галбан говийн улаан үйлдвэрийн тэмээг, за өлхий баг бол одоо каракул үйлдвэрийн хоныг өсгөж байлаа. За жаргалан тогт доон үйлдвэрийн ямаа, за нутгийн адууг одоо үржүүлж, за далай багт бол голчлоо одоо үхэр үржүүлж байсан юм төрөлжүүлж үржүүлж байсан. За энэ хугацаанд бол ерөнхийдөө каракул хоныг бол бараг одоо сум даяараа үржүүлж зөвхөн одоо жаргалан тогт ганц суур цагаан хонь одоо үлдэж байсан юм одоо түүх байдгийн. Хоёр үлзийт нэгдлийн удирдлагууд малын ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр авч хэрэгжүүлж байсан ажлууд өрөөгөөж өгч Манлай сумаас мал аж ахуйн алдртнууд шийшилээ даран төрөн гарч байлаа. Тухайлбал бүгд найрат Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Цэдэнжимцэн банд, хошоо авраг малчин Дэнзэнгийн лувсан иш, авраг малчтаар Долгорживын дорж, хувийн лувсан дорж, Жамингийн содов, урт насангийн агваан дорж, Гомбын ламхуу, Дижит хилийн хүүхэндүү, Аврийн амарсана, Шагдар сүрэнгийн пүрүү, Дожил сүрэнгийн баасанчив, бэмчун нарыг нэрлэж болох юм. За бүрдмээр Монголоор төсөв энэ сизон аянгааргаас 1990 онд хөдөлгөсөн төлөвлөгөөний тухай манай ард түмэн Вьетнамд баяртай өгөөж байна. Ингээдий хэдийгээр сандыг нэмэлдээд тавьж байна. Манай гойнотос масчгийн ажиллах хүч хангалттай дотогтой байдаг учраас харгалзаж баг сургуулийн дөрвөө садаа дугаарангийн төвчөө хөвчүүдийг ингээдээр масчин болдог юмар байна. Ингээдээр 8-аас 10 дугаар ангийн төвчөө хүүхдүүд бол мада жоохон нэчиг хараа чигмоосаа мадта тогтоосоо чигтэй ажилтдаг төвсөрөн газраараа тогтоостой ийм байдлыг харгалзаж дөрвөө 7 дугаар ангийн болцоостой болоод хөдөө малтаар гаргаж тайчид суралцах сургуулийг чиний суралцуулж хийж байна. 1960 оны Монгол ардын Улсгал намын төв хорооны одоо сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1960 оноос бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин хэмээх цолыг өгж эхлэхэд 1962 онд одоо манай аав Долгорживын дорж гэж маань 512 ямаанаас 580 гаруй ишиг бойжуулж одоо үйлдвэрлэлийн даалгаврыг 106.8% биелүүлж одоо бүгд найрамдах Монгол ард улсын анхны тийм авраг малчин гэдэг цолыг өмнө говьтон буюу сум орон нутгийнхаа нэгдэлд одоо авж байсан юм түүхтэй. За түүнээс хойш
1992 он тэр бүгд найрамдах Монгол Ард улсын аварга малчин гэдэг солон их хөтөд 13 аварга малчин төрсөн байдаг мандаа юмас. Тэгээ ийм аргаар байдгийг өмнөгийн жил андагсан 200 нэгдээ өвчин агуулсан дөрөв. Ямагрээс 300 грамм нобора. Самнахтай дөрөн дэвснэр авчны дөрөн сүрээд. Өмнөхийн одоос нобор авсан тул onun үдрийн ямаг андагсан үрдүүлгэнэ. Манай аав ээж хоёр маань одоо 59 оноос хойш нэгдэлдээ 33 жил нэгдлийн тэмээн сүргийг маллсан. За тэгэхээр манай аав бас одоо нийгмийн их идэвхтэй хүн байсан. Тэгэхээр сумынхаа бас ардын хурлын депутат, аймгийн одоо ардын хурлын депутатаар бас ажиллаж байсан. Тэгэхээр манай аав бол 1981 онд одоо Өмнөгүй аймгийнхаа ардын депутатуудын хурлын депутатаар бас одоо сонгогдож байсан ийм хүн байдаг. 1959 оноос хойш одоо нэгдэл тэмээн маллахдаа сумын аварга малчнаар манай аав ээж хоёр 7 удаа шалгарсан байдаг. Аймгийн аварга малчнаар 3 удаа шалгарч чагнуулсан байдаг. Бүгд найрамдах Монгол Ард улсын аварга малчнаар 1986 онд шагнагдаж 1991 онд бүгд найрамдах Монгол Ард улсын гавьяат нэгдэлчин цолоор одоо шагнуулж байсан. Шин цагийн өнгөтөрх болсон хоёр үлзийд нэгдэл нь 1990 оны байдлаар 15 сая 587 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ 4.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. 73.6 мянган толгой малтай, 5 хошуу малын 4 бригадтай, туслах үйлдвэрийн салбартай 4580 гаруй гишүүнтэй болон өргөжжээ. Хоёр үлзийд нэгдэл нь тухайн үед мал сүрэг, үндсэн ба эргэлтийн хөрөнгө цэвэр ашигаараа аймгийн хэмжээнд дээгүүр амжилт үзүүлж байсан нэгдлийг удирдах байсан үе үеийн удирдлагууд хийгээд хүчин зүтгэж байсан хөдөлмөрч ажил хичээнгүй иргэдийн чин зүтгэлийн тод илрэлүүлж байсан юм. Тухайн цаг үед хөдөлмөр бүтээлээ зориулан хоёр үлзийд нэгдлийг мандуулж явсан анхны нэгдлийн дарга үлзий бүрэнгийн лувсан цэрэн, лувсан доржин жамин, өнрийн дондовдорж, санжимэтвийн дашвал, долгорын ивихүү, зумдын адья зэрэг сайчууд яахын аргагүй маллайчуудын бахархал билээ. За манлай нутаг бол тэмээн сүргээр алдартай Монгол улсынхаа хэмжээнд тэмээнийхэн тоогоор дөрөвт ордог ийм сумаа. Монгол улсын одоо аварга тэмээчин малчинд одоо олон төрөн гарсан. 1974 онд одоо хагас түмэн тэмээний баяр хийж Монгол улсын засгийн газраас, тухайн үеийн засгийн газраас мөнгөн бойлоор шагнуулж байсан ийм сайхан багтам төвхтэй. Нэгдэл байгуулагдсанаас хойш 5 хошуу мал 5 төрөлдөө өсөж 1990 оны байдлаар адуу түүхэндээ 10,000, үхэр мөн түүхэндээ хамгийн өндөр тоогоор 3588, хонь 31946, ямаа 40,000 гаруй, тэмээ 1944-өөс 90 он хүртэл тогтмол 10,000 орчим тоо толгой байсан байна. 90 оны хавар ардчлал шинжилтээ золгож нэгдлийн малыг хөгжилснээр Монгол орны өнцөг булан бүрт хамтын хүчээр бүтээж байсан цаг үе дуу сурвалж нэгдэл тарсан байна. 1990 онд энэ ардчил шинжил гэж одоо орон даяар явагдаад тэгээд сум нэгдэл гэж байж байгаад сум нэгдэл маань нэгдэл сум гэж хоёр салаад би нэгдлийн дараагаар ажиллах болсон юм. Тэгээ манлай сумын нэгдэл 91 онд байж байгаад одоо орон даяар мал хавьчлах малыг малчидад нэгсэн урийн дор мал хавьчлах хөдөлгөөн болоод тэгээд одоо нэгдлийн малыг хавьчлах ажил одоо миний үүрэг болж анх одоо мал хавьчлах ажил хөдөлгөөн бий болсон. Тэгээ нэгдлийн холбооны эдийн засгийн шийдвэр гарч шийдвэрээр бүх хүнд малыг хөрөнгө дүгнээд бүх малаа тоолоод бүх малчидаа малыг одоо хуваасан л да бид нар нэгдлийн тэргүүл зөвлөлийн тэргүүлэгчдүүдийн. Тэгэл энэ дагуу малыг хөвчилсэн л да. Өмнөгүй аймгийн манлай сум түүхт 100 жилийн ой. Batı sultan ne vay sudaç
Монгол улсын хур заслан гон баявшийн Дэмүүл 1935 онд Өмнөговь аймгийн Манлай сумын Уйхи багийн нутаг Хэрэн 3 алтхан гих газар Малчин ардын гэр бүл төржээ. Дэмүүл 1951 онд 16 наснда Манлай сумынхаа наадам данхуудаа зодоглож 3-ын даваанд нутгийн бүх цэрэнжавд амлуулж нэлээд удаа ноцолдож 10 насны зөрүүгээр өвдөг шороотоход тэр за энэ хүүг мөдхөн бий байтугай энэ суманд тогтоохон гарахгүй дээ гэж хэлж байсан гэдгээ. Дэмүүл алтан бага наснда одоо энэ Манлай сумын баруун талх Далай өвгийн нутагт 40 хонхороор нутаглаж тэнд одоо хүүхэд ахуйн цаг өнгөрөөсөн. За энэ баруун талд байдаг бүхий хэмрээ овоо гэж бид бүхэн нэрлэдэг. Борд цагаан заан дээр одоо гарч одоо том чулуунуудыг одоо өргөж тэр овоон дээр гарч тэр овооны ангир дээр үе тэнгийнхэнтэйгээ шигур гариулж байхдаа унаг дуултай ноцолж байхдаа барилдаж ир бэр нь орж ингэж тэгширч явсан гэж одоо мөгдөөх байдаг. Дэмүүл бол надаас хэд ах хүн байсан. Намайг 1-р ангид ороход 4-р ангид сурч байсан. Сахилгагүй учраас багшийнхаа бүснээс үргэлж барьж явдаг ийм хүүхэд байсан юм аа. Тэгээд улсын арслан болсон ийм хүн. Баяр наадмын төвхөмсгийн тусгай шийдвэрээр 8 давж улсын арслан цолурдсан Дэмүүл даяар дурсгалаад энэ дархан ургад амьд нарыг ардын үсгэлийн 48 жилийн өн баяр наадамд төрүүлж үзүүрсэн тооцлоо. Ийхүү ирээдүйн их баяр цэнгэл наадмын төрөө бүх их говьчуудын бахархалт хүү зодог дотроо чангарч эрвээ гүйцсэн 1969 оны ардын үсгэлийн 48 жилийн ойгоор 8 даван төрүүлж 34 наснда Монгол улсын арслан цолыг хүртэж байжээ. Монгол улсын хурц арслан Дэмүүл арслан зөвхөн манлайчууд төдийгүй говьчуудын бахархал болсон ийм үнэхээр гайхамшигтай байглаас зайсан ийм хүн. Энэ хүн Өмнөговь аймгийн Манлай сумын Уйхи баг алтхны эз. Манай аавтай бас нэг довонд нэг дор өсдөрсөн ийм хүмүүс байдаг. Дэмүүл арслан говьоос төрж үүний дараа Өмнөговийн олон мөхчүүд Монгол улсынхаа төвшөнд сайхан барилдаж улсын цол хүрдэж байсан өөх түүхтэй. Монгол үндэсний их цэнгэл наадам, үндэсний их баяр наадамд одоо азраг төрүүлгэж бүхэн төрүүлгсэн сум бол Монгол улсын 330 сумдаас ховорхон. Тэгээд 1928 оны үндэсний их баяр цэнгэл наадамд Содом Доржооны үений зээр талзаа азраг төрүүлж байсан түүхтэй. Мөн одоо 1969 оны улсын их баяр наадамд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат гон баявшийн Дэмүүл арслан төрүүлж одоо манлайчуудыгаа, говьчуудыгаа баярлуулж байсан ийм сайхан түүхтэй. Тэгээд энэ сайхан түүхий улбаа болж одоо цагт Манлай сумаас төрж гарч байгаа олон сайхан залуучууд үндэсний үхий спортоор хичээлдэж аймаг сумын цол хүртэж мөн цаашлаад одоо улсын цол хүртэхэд ойрхон байна. Өмнөговь аймгаас улсын зан цолтноос дээш цолтой бүх 4 төрсөн байдгийн 2 нь Манлай сумаас төрөн гарсан юм. Манлайчууд бид мандсан бас энэ уламжлалыг дагаж энэ бөхчүүдийг улсын цол авах мөн аймгийн цол авах амжилт гаргахад нь бэлтгэл сургуулийнт нь бас дэмжлэг болж ажиллаж байгаа. Яг өнөөдөр ихэд Апу компани бүх манай дорж палан маань Манлай сумын 100 жилийнхаа одоо босгон дээр аймгийн заан цол авч түүгээр барахгүй цаашдаа улсын цолыг хүртэх ийм бүрэн болцоотой үнэхээр уран мэхийг уралдуулдаг ийм сайхан залуу гарч байгаа. Үүнийг дагаж бас олон залуучууд бэлтгэл хийж ирээдүйн манлайчуудыг бас дээш нь бүхийн одоо энэ спортыг хөгжүүлэхэд бас дэм болно гэж бодож байгаа. Спортын салбарын одоо олон алдар гавьяатнууд тамирч төрөн гарсан байдаг. Тэдний дундаас одоо өмнө говьчуудын бахархуулж, манлайчуудын бахархуулж нэгэн цаг үед одоо Монголын хөнгөн атлетикийн спортод оргилон болж явсан Манлай сумын харьяат Генидогийн Батбаяр гэж тамирчин бас энэ нутгаас төрөн гарсан байдаг. Одоо Монгол улсын хөнгөн атлетикийн спортын 16 төрлийн улсын аварга болж мөн одоо 8 төрлийн рекордыг эзэмшиж байгаа энэ хүн бол одоо манлайчуудын бас нэг бахархал юм аа. Мөн одоо энэ хүн маань
зээр гүйцэтгэх Батбаяр хэмээн Сумандаа төдийгөө говь нутагтаа Монгол улсын хэмжээнд ийм түүх томог мэт алдаршсан. За улс армийн хэмжээнд зэргийн 3 төрөлт гэдэгт явагддаг байлаа. Хөнгө атлетикийн тэмцээнд нийтдээ 10 жилийн хөдөлмөрийг зарцуулсан. За тэр улсад нэг 10 гаруй удаа төрүүлж Монгол улсын рекорд амжилтыг шинжилэн тогтоож одоо бас армаасанд би ихтэй тэр төрлүүднийх явагдахгүй одоо энэ баг ер нь хүнд ер нь таарахгүй ч спорт байсан юм одоо ер нь гэсэндээ ялангуяа тэр Бартаа цамд бүрэн зэсгтэй 3 км дуулна гэдэг бол тийм ч бас юм хөнгө хөдөлмөр байгаагүй гэдэг. Тэр зээгүйцэж эднэр явуулсны хувьд ч яг л тэр чинь 1980 оны 3 сард юм да. Ялдар нийгэмлэгээс орон нутагт очиж чаад биеийн төмөр арга зүйч гэсэн албан тушаалыг хүлээж аваад хөдөөгийн нэг айлч нэг төлцснөөр тамилгдаж явж байгаа. Тэгээд нэг даарах эрхэнд л нэг хэвтэж байсан жээр рүү жаахан дөхөж явтал босоод ухтаахтай зэрэг нэг 4 км орчим элдэхэд бид хоёрын зай нэг ажиллахаа яваад байсан юм. Тэгээ энэ бол уушигтай амтан надаас ухтааж яваа. Би бол ухаантай хүн төрлөخت хүн учраас би жоохон нэмэтүүл явах нэгэ тэгээд нэг бариад ахынч бариад авсан юм аа. Тэгэхдээ энийг бол би ер нь нэг ч хүнд хэлээгүй юм. Тэгээ энийг алсаас дурандаж байсан миний нутгийн тэр шагдар гэдэг өвгөн дурандаж хэлчихээ тэр сум орнотгоос нэг малчтай эргээд явж ясан төлөөлөгч нарт энэ баруун айлд ямар амьдсан чөтгөр ирвэ гэж асуугаад тэр тийм хүн ирээд энд малчнаар төлчнөр байж явахаас гэсэн. За тийм баха би эхлээд нэг яма айлдээд байна гэсэн. Энэ хаврын яма тэгж зүхтах яма байхгүй гэж энэс болоод энэ тардсан болохоос би нэг сүрхий зээргүйцээд хурдлаад байх хэмжээний ч бас хүн биш бахлаг цант юм аа өөрийгөө ер нь бол. Тэгэхдээ энэ бас л домог болоо яригдчихсан гэх юм уу. Тэгээ яг тэр хүн тараацсан тэрээс биш би бол дэлхийн одоо намын дархан цацтай амтан барьж байх хэмжээний хүн мөн үү? Манлай 100 жил. Өнгөрч буй 100 бол одоо өнөөдрийн манлайг бий болгоход одоо үндэс суурийг тавихад гар бие оролцож мөн одоо эрэлх зоригтойгоор тэмцэж явсан, ажиллаж хөдөлмөрлж явсан алдар гавьяатнуудын одоо нөр их хөдөлмөрийн өнд өнөөгийн Манлай сумын 100 жилийн түүх бий болж байна. Өдгөө 100 жилийн буурал түүхт Өмнөгов аймгийн Манлай сум нь Улаанбаатар хотоос урагш 470 км, Өмнөгов аймгийн төвөөс зүүн тийш 230 км. Өөрийн аймгийн Хамбогд, Цогцөций, Баян-Овоо болон Дундгой аймгийн Үлзийд, Дорногой аймгийн Мандах сумуутай хил залгаа говийн цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг 1,241,789 га газар нутагтай сум юм аа. Байгалийн үзүүлэлт сум сувраг, аргаланд, гурван хараат, буурал угалс, Баянгол зэрэг уул нуруудын хоорондоор Загийн ус, Шингүүн, Сайнгүүн, Загт, Сэвхүүл, Үүд Баян, Атгайн үргэжсэн говь хөндөй оршин. Хавцгайд алаг бүргэдийн голоор өтгөн шигүү хайластай. Илсэн далан, Баянгол, Баянбулаг, Төхмийн урсгал уст булгууттай. 1992 оноос хойш ардчлан шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш одоо 8 туудагийн бүрэн эрхийн хугацаанд сонгуулийн бүрэн ирэхээр Өмнөгов аймгийн Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг хашиж байна. За Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 21 төлөөлөгчтэй, нийт хүн ам нь 2640 хүн амтай үүнд одоо харьяалагдж байгаа 21 төлөөлөгч байгаа. Төлөөлөгчийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жилд 4 удаа хуралддаг, улиралдаа 1 удаа хуралддаг бүрэн эрхийн хүрээнд ингэж ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах, тухайн жилийн оны төсвийг батлах ажлуудаа одоо төлөвлөн өнгөрсөн 2020-оос 2024 оны засаг даргын мөрийн хөтөлбөрийг амжилттай батлан хэрэгжүүлж ажиллаж байна. Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 8 дахь бүрэн эрхийн хугацаанд Дөрөвдийн Батүлжи, Цогцолмаагийн Ганбаатар, Дэмплийн Хүүхэн хүү, Даваагийн Оюун цэцэг, Ган хүлэг, Галдандоржийн Бат Эрдэнэ, Дэлгэрийн Сонинбаатар нар тус ажиллаж байлаа. Манлай сум нь 2024 оны байдлаар засаг захиргааны нэгжүүлсэн 4 багийн 789 өрхийн 2537 хүн амтай, 488 гаруй малчин өрхийн 215,207 толгой малтай, 43 мянгат малчинтай сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй юм. Манлай сум нь тэмээний тоо толгоогоор улсдаа 4-т
аймагтаа 3-т, адууны тоогоор аймагтаа 24 жил дараалан тэргүүлж, үхрийн тоогоор 2-т, хоньны тоогоор 1-т, ямааны тоогоор 5 дугаар байрт бичигдэж, сүүлийн 10 жилд малаа 5 төрөл дээр нөсгөн амжилттай ажиллаж байна. За өдөжөө энэ 100 жилд манлайчууд маань хөдөлмөр ажил хөдөлмөрөөрөө үргэлж манлайлж улстай өмнө гой аймтанд тэргүүлж Манлай нутгаас маань олон сайхан нийгмийн салбарын хөдөө аж ахуйн салбарын салбарын шилдэгүүд төрөн гарсан бүтээн байгуулалт хөгжил цэцгэлд ундарсан ажилсаг хөдөлмөрч ард түмний маань одоо амжилт тутаар ундарсан ийм сайхан 100 жил болж өндөрлж байна. Тэртээ 1924 онд үндэс суурийн тавьсан Манлай сум өдгөө 100 жилийн буур түүхтэйгээ учран золгож байна. 1947 онд одоогийн байршил үеизэн төвлөрч 1952 оны орон нутгийн захиргааны анх тухаар сонгуулиар сумын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж нэрлэж байгаад 1960 оноос ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж нэрлэгддэг болсон байна. Сумын захиргаа нэнхүү байгуулагчнаас хойш Монгол улсын хууль зүйг орон нутагтаа хэрэгжүүлэх, ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүрэн илрүүлэх, хувьсгалт байгууллагын үйл ажиллагаанд ард түмнийг идэвхжүүлж, төрийн ардчлалын хэлбэр улам боловсронгуй болж иржээ. Энэ хугацаанд Манлай сумыг Цэдэв, Хуушин, Гиндэн, Намсрай, Гончиг данзан, Иш дорж, Данзан хүү, Гомб, Долод, Данзан дорж, Хорлоо, Наран, Чимэд, Лувсан цэрэн, Завдан, Жамин, Дондов дорж, Дашвал, Ивихүү, Лувсан жов, Лавгсүрэн, Адья, Батбаяр, Сүгэр, Бурма, Буянхүү, Баасан цогт нарын эрхмүүд өдөрдөж сум өргөжин тэлж хөгжиж иржээ. За сүүлийн жилүүдэд Манлай сумын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил бол их нэмэгдэж байгаа. Тэгээд хамгийн чухал асуудлын нэг бол хөдөө орон нутгийн иргэд малчтайгаа орчин үеийн мэдээлэл технологийн зүүн төхөл нийлүүлэх боломжийг хангаж өөрийн холбооны 4G сүлжээг хөрбөн багт нэвтрүүлснээр малчт маань интернет орчин, цахим орчинд саадгүй нэвтэрдэг болсон. Сумын төвийн төрийн болон айл орхиудын дэд үтцийн асуудлыг бол 100% шийдвэрлэж байгаа. Мөн сумандаа сайхан амьдрах боломжийг хангаж, хашаандаа сайхан амьдрах боломжийг хангаж, айл орхиудад хашаанд нь цэвэр бохир, дулааны шугамыг оруулах ажлыг эрчимтэй шатраатайгаар хийж хэрэгжүүлж байна. За сумын төвд агаарын бохирлыг бууруулах зорилгоор жил бүр 1 км автозамыг нэмэгдүүлж одоогийн байдлаар Манлай сум маань 3 км гаруй автозамтай болоод байна. Мөн Манлай сумдаа доктор сургалтад ажиллах эмч багш гээд нэн шаардлагатай боловсон хүчнүүдийг он удаан жил ажилуулах зорилгоор төрийн албан хаагчдын орон сууцыг барьж байгуулж залуучууд мөн шилдэг боловсон хүчнүүд маань төрийн албан хаагчдын орон сууцанд ая тухтай сайхан амьдарч байна. Нэр нь Манлай, иргэд нь Манлай болсон энэ нутгаас төрсөн нийгэм, урлаг соёл, боловсрал, аж үйлдвэр гэх мэт улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулсан гавьяатууд олон бий. Тэд нэрээ бахархан алдаршуулж ирсэн ард түмэн билээ. Тухайлбал гавьяат өгч чимдийн түмэн, Магад самбайн банзарагч, Данзангийн чулуун, Мишгийн чимэд дорж, Жамин доржийн Нямсан, Монгол улсын гавьяат жүжигчин Гоогойн Дамбижансан, гавьяат нэгдэлчин Дижбилийн хүүхэндүү, соёлын гавьяат зүтгэлтэн Бүлийн Лавгцэр, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чүлтмийн Шаарима, Цэвэн Жавын Эрдэнэ Бэлэг, байгаль орчны гавьяат ажилтан Зумдын Жанжаадорж, хүний гавьяат эмчид Демблийн Дэлгэр Сайхан, Гиндэн Даржаагийн Эренцсэн Норов, гавьяат хуульч Цэрэн Дашин Оюунбаатар, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Жүнгүүгийн Даш зэргийг дурдж болох юм. Өдгөө тэдний залгамж халаа болсон хөдөлмөрчид оюутан залуусынхаа сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлж ирээдүйд нутаг орноо түүчэлэн залгамжилж явах ирээдүйн алдарнуудаа дэмжин ажиллаж байна. За энэ сайхан Манлай нутгаас маань Эрдэмтэн докторууд олноор төрөн гарсан байдаг. Боловсролын салбар, шинжлэх ухааны салбар гэдэг олон салбарт Манлай нутгийн харьяат, Манлай нутагт төрж өссөн, сурч боловсрож байсан энэ хүмүүс маань амжилттай ажиллаж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөссөн цол зэргийг эзэмшиж мандуулж байгаа юм хүмүүс олон байгаа. Манлай сум сүүлийн жилүүдэд бэлчээрийн усан хангамж сайжруулах тал дээр дөрвтэй арга хэмжээ авч ажиллаж, жилд 5-8 худаг гаргах, мөн газар тариалан эрхлэлт, мод үржүүлгийг сүүлийн жилүүдэд дэмжин ажиллаж, хөлөмжийн аж ахуйг олноороо бий болгон, хашаандаа болон хамтран газар талбай эзэмших хэлбэрээр хөгжүүлж байгаа юм.
За сум орон нутгийн ирээдүй болсон одоо залуучуудаа дэмжих, оюутнуудаа дэмжих олон хөтөлбөрүүд одоо Өмнөговын аймгийн хэмжээнд хэрэгждэг. Тэгээд одоо Өмнөговын аймгийн бүс нутаг мөн одоо Манлай сумын оюутан залуучууд бол их боломж бол нээлттэй байдаг. Өмнөговын аймгийн нутгийн эрх мөрийн хөтөлбөрийн оюутны тэтгэлэг, мөн одоо оюутлагын компани говийн оюугийн тэтгэлэг, мөн одоо уул уурхай олон компани тэтгэлгүүдээс гадна сум орон нутгийн одоо оюутны тэтгэлгүүд их байдаг учраас Манлай сум ирээдүй болсон залуучууд маань одоо сурч болох боломж бол их нээлттэй болсон. За үүнтэй холбоотойгоор одоо оюутан залуусаа дэмжих хөтөлбөрийг боловсруулж, манлайлагч залуус хөтөлбөрийг боловсруулж өнгөрсөн жил одоо Манлай сумаас Улаанбаатар хотод суралцж байгаа нийт оюутнуудаа тус бүр 1 сая төгрөг гээд 43 оюутанд 43 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байгаа. Мөн одоо эх жилүүдэд энэхүү хөтөлбөрийг дахин боловсруулж оюутан залуучуудаа сургах, энэ Манлай нутгийн хөгжил цэцгэлтэнд гар бие оролцоход нь дэмжлэг тусалцаа үзүүлэх, мөн одоо эргэж энэ нутагтаа эзэмсэн мэргэжлэрээ ажиллаж нутгийн ард иргэдийн төлөө, сум орон нутгийн бүтээн байгуулалтын төлөө ажиллах боломжийг нээж ажилланаа. Манлай сумд 5 байгууллагын 200 орчим төрийн албаа агчид 2503 иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чанартай үзүүлэн ажиллаж байна. За манай засаг даргын хамгаан газрын яг батлагдсан оронтой бол нийт 16. За үүн дээр 4 багийн засаг дарга мөн одоо босоо удирдлагатай мэргэжилтнүүд нийлээд нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг ард иргэдэд одоо хүргэн ажиллаж байна. За манай засаг даргын хамгаан газрын шинэ байр бол 2019 онд шинээр ашиглалтанд орсон. За шинэ байр маань ашиглалтанд орсноор төрийн албаа агч бидний одоо ажиллах орчин нөхцөл бол сайжирсан. За мөн одоо засаг даргын хамгаан газрын шинэ байр ашиглалтанд орсноор нэг давхартаа нэгцгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байна. За нэгцгийн үйлчилгээг байгуулан ажилласнаар иргэд маань төрийн үйлчилгээг одоо нэг доороос түргэн шуурхай авах юм боломж бүрдсэн. За нэгцгийн үйлчилгээнд дээр маань нийт одоо 9 мэргэжилтэн сууж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. 2022 онд манай байгууллага чанарын менежментийн ISO 9001 стандартыг одоо байгууллага дээрээ хэрэгжүүлсэн. Үүнийхээ хүрээнд одоо төрийн үйлчилгээ цахимжиж байгаа учраас иргэдэд төрийн үйлчилгээг одоо цахимаар хүргэх зорилгоор цахим төрийн үйлчилгээний буланг одоо нэг давхартаа байгуулан ажиллаж байгаа. Ингэснээр одоо ажлын бус цагаарч байсан иргэд маань хамгаан газар дээрээ ирээд одоо цахимаар төрийн үйлчилгээг авах юм боломжийг бид нар бүрдүүлэн ажилласан. Манлай 100 жил. Анх 1959 онд байгуулагдаж дараагаар нь Жамцын цохио гэдэг хүн ажиллаж байжээ. Жаргалтантойгийн нутагт сум сувраг, сонор, бөмбөө хайрхан, сүүл овоо, хөтөл тойром, өвсөн, хорхойтын зоо, гагай, талбар, амгаланд, жаргаланд бүхээстэй ухаахад оргих, мурой, улаан толгой, сумын гүн, шорвгийн тэг, шандны худаг, шингүн, манлай овоо, оюут, уушиг, хурунгучин, хүрэн цав, шавхтай, олгой тойром, хонингийн тал гэсэн баялаг үндэстэй бүх төрлийн мал эдээшин нутгасан домог түүхтэй говь тал хосолсон 360 мянган га нутаг дэвсгэр дээр 201 өрхийн 635 хүн амтай 45 мянга гаруй малтай засаг саргааны нэгж юм. Говь шанхын хурдны удмын адуу алдартан гавьяатан ажил хөдөлмөрч малчтаараа сум аймагта тэргүүлдэг баг билээ. Манай баг бол адуугаараа алдартай мөн алдарт уяачтаар алдартай. Тэрний хамгийн том амжилт үзүүлсэн хүн бол Монгол улсын алдарт уяач Сэдвийн Жанжи гэж аймаг сумын наадмын 43 төрөө 60 гаруй аригтай тийм алдарт уяач байгаа. За аймгийн алдарт уяачд бол олноор төрөн гарсан. Сумдаа мараг хамгийн олон алдарт аймгийн алдарт уяачтай бариад одоо нэлийн дээр үеэс хурдны удамтай надуугаа бол одоо Жаргалант багт ард иргэдэн өсгөж ийсэн. Одоо малынхан бэлчээр түшиглэж энэ малыг одоо хөгжүүлж ийсэн байна. Жаргалант баг нь адууныхаа тоогоор өмнө говьтой болон одоо манлай сумдаа бол адууныхаа тоогоор тэргүүлдэг. Өмнө говьт бол одоо манлай сум бол сүүлийн 21 жил адууныхаа тоотлогоор тэргүүлсэн байгаа. За мөн манай Жаргалант багт бол одоо бас сайхан одоо ингээд адуу мал одоо эдээших ийм сайхан одоо өвс бэлчээртэй ер нь бол адууны бэлчээр болсон ийм орог өвстэй ийм сайхан хөндөй хэцтэй одоо ийм нутаг байгаамаа. За тэгээд
энэ нутагт улс бол одоо Монгол улсын алдарт туяач Цэдвийн Жанж гэдэг хүн бол анхны Малдай сумын Монгол улсын алдарт туяач. Жаргалант баг нь эртнээс хурдан морь алдарт туяачтараа нэр гарсан баг бөгөөд энэ багаас нэр туяач Цэрэн доржийн Зандан бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын хошоо авраг малчин Цэдэн Жамцын банд, Монгол улсын алдарт туяач Цэдвийн Жанж, Монгол улсын сайн малчин Аюурын дорж, Монгол улсын авраг малчин Бандийн Жаалхүү, Эрдэнэцэн доржийн Базар, Иш доржийн Мөнхбат, Бандийн Батбаяр, Бадамгэрлийн Мөнх Эрдэнэ зэргийг нэрлэж болох юм. Энэ дотор хамгийн гол жинхэнэ хөдөлмөрийн баатар Цэдэн Жамцын банд гэж хүн байсан. Тэр хүн бол одоо ноолуураар олон удаагийн авраг болсон. Улстай одоо улсын их хурлын депутат болж үзсэн, хөдөлмөрийн баатар болж үзсэн. Тэр хүн ямар бүтээлэргүй Эрдөөс Ямааны ноолуур. Ямаа одоо тарга тавьэрэг. Жаргалант багт нутгийн ямааг Доон үйлдвэрийн ноолуурын Доон хар ямаатай нийлүүлж үржил шим ноолуур сайтай нутгийн ямаатай болсон байлаа. Хошоо авраг Цэдэн Жамцын банд 1958 онд нэгдэлд илсэн 30 гаруй жил нийгмийн мал сүргийг малдаж байсан ба түүний цөм сүргийн дундаж ир ямаанаас 402 грамм борлонгоос 230-аас 270 грамм ноолуур авч ноолуурын авраг инг сүргтэн сумын орголчноор 11 удаа 1972 онд улсын авраг малчин, 1975 онд хошоо авраг малчин, 1986 онд бүгд найрамд Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цолыг хүртэн нутаг усныхаа нэрийг улс даяараа цуурайтуулж байжээ. Өмнөдгөө аймгийн Манлай сум түүхт 100 жилийн ой. Манлай сумын ууган багийн нэг үеийнхээ баг нь сумын хойд болон зүүн хойд зүүн хэсгийг хамарсан 250 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших 5 хошуу мал өсгөн үржүүлэхэд энэ тохиромжтой тал хээр уулархаг говийн бүс нутаг юм. Тус багаас Ийтэй бэлийн хошууны ноёд нэртэй уяач Зандан бол Монгол улсын хурц арслан Гомбаяушийн Дэмүүл Цэвэн Жавын Эрдэнэ бэлэг зэрэг алдарт цуутнууд төрөн гарсан нутаг. За манайха 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 53365 толгой мал тоолуулсан. Малчин 154 малчин өрхтэй, 188 мал бүхэн өрхтэй, нийт 229 өрхтэй, 630-аад хүн амтай ийм баг баригад байна. Суманда хүн болон малынхаа тооллогоор тэргүүлдэг ууган багийн нэг юм аа. За манай багт нь залаа сүмбэр, бор овоо, дөрвөлжин зэрэг уул хайрхтууд байдаг өгөөд нутгийн ард иргэд жил болгон эртээр үеэсээ дахин шүтэж ирсэн юм онцлогтой. За 100 жилийн босгон дээр манай сумын ихий багаас будын баясгалан Санжаажовын саран жимэг нарын өрх Монгол улсын авраг малчин өрх хэмээх эрхэм сайхан алдраар шагнагдсан. 1961 оноос үеийн багийн нутаг Монгол хонь сүргийн хамтаар Каракул үйлдвэрийн сүү сайтай арсны чиглэлийн хонийг зохиомлоор хэлтүүлгээр үржүүлж эхэлсэн байна. Каракул хонь ноос арвин сүү сайтай Монгол хоньноос удаан саалгаж сайлгдаг онцлогтой сүрэг байсан байна. Манай үеийн багч нь эхэлж хар хонь бий болгоход 61 онд эхэлж байсан. Манай Каракулын аж ахуй үеийн баг нь болохоор 25-аас 30 мянган хоньны аж ахуйтай, үржилийн 25 суурьтай, жилдээ 25 мянган хоньд төсмийн болиос өнгө төснөөс ялгалт хийж гардаа ажилдаг байсан. Жилдээ хурган нийтлгааны үйл ажиллагаанд 5-аас 10 мянган хурганд ялгалт, суурлалт, сүргэлэлт, зүслэлт хийж одоо 3-аас 5 мянган хургийг нийтлгаанд арсны стандартад тэнцвүүлж Каракулын аж ахуй учраас улсад тушаадаг байсан. Миний аав 1950 онд миний аав минь улсын сайн малчин гэдэг цолоор шагнаж байсан юм билээ. За тэрнээс хойш яг удам дамжсан малчин байсан миний төрсөн ах Бүрүү гэдэг хүн 1978 онд улсын авраг малчин гэдэг цолоор шагнаж байлаа. Тэгэхээр үе дамжсан улсын сайн малчины үр хөөхд байна даа. Үеийн багаас улсын авраг малчин 9 төрөн гарснаас Монгол улсын авраг малчин Жамины Содов, Урт насангийн Агваан дорж,
Хувийн усан дорж, Батбажрын цэрэн думаа, Мамаагийн төмөр, Банарагчийн цэцгэлзий, Будын баясгалан, Монгол улсын алдарт үеаж сумын ачин осрын аюуш, Хүрвийн совд, Цэргийн заан, Эренжингийн баян цогод дурдаад байвал дуусшгүй олон алдартнуудын үлгий билээ. Өөдлөн дэвчгийн гэрэлтэй Өгөөмөр баг нь 1959 онд Сухайт нэртэйгээр Эренцэнгийн дүүржив дарагтайгаар анх байгуулагдсан юм а. Манлай сумын нийт газар нутгийн 42%-ийг эзлэн сумын төвийн зүүн өмнө урд талыг эзлэн оршдог уулархаг тал гой хосолсон алсаас сэнхэрдэх дундад хайрхан их баг үлжид хамбогт хайрхан зэрэг тахилагт хайрхнууд оюуд цохиод хөгшин хайрхан талын хонгор баруун сүүжийн болон зүүн сүүжийн уснууд хөхөвөө хүрэндэл сэрвэн цагаан усны тойрон аргалантын уул баян булаг үлэг гөрвөлийн мөрт шар цав зэрэг уул толгод тал хээртэй 200 өрхийн 684 иргэнтэй 703,000 толгой малтай Манлай сумын Тэмээ сүрэг голлон идэвшилдэг баг юм. За манай Өгөөмөр багийн хувьд бол одоо газар нутгийн онцлогоор бол уулархаг тал говь хосолсон нутагтай. Бичир нутгийн онцлогоос шалтгаалаад бол одоо манайх бол Тэмээ сүргийн голдон малладаг баг байгаа. Их говийн чимэг болсон Тэмээ сүргийн орон болсон Өгөөмөр багаас Монгол улсын гавьяат нэгдэлчин Дижит Билийн хүүхэн дүү, Монгол улсын сайн малчин Дандрын Балжиням, Ажуулдрын гавьяат ажилтан Чүлтмийн Шайрима, Улсын хурлын гишүүн Шадар сайд Цэрэн дашин Оюнбаатар, Монгол улсын авраг малчин Должин сүрэнгийн Баасанчив, Бямбачив, Лонхын Батмөнх, Тэмээ пологийн мастерууд, эмнэг сургалтын спортын мастерууд төрөн гарсан юм. Дээр үеэс эхлээд манай баг Тэмээний баг шахуу байсан ер нь. Тэгээд Тэмээг ер нь олноор нь өсгөж сайхан Тэмээтэй Тэмээгээр улсын аварга малчин манай суманд манай багта 3 хүн улсын аварга малчин Тэмээгээр болсон шүү дээ. За манай аав Өмнөгүй аймгийн Манлай сумын Өгөөмөр бригадад одоо 2 үлзийт нэгдэлд 1959 онд элссэн нэгдэлдээ 33 жил нэгдлийн Тэмээ сүргийг маллсан. Одоо нэгдэл Тэмээ маллахдаа сумын авраг малчнаар манай аав ээж хоёр 7 удаа шалгарсан байдаг. Аймгийн авраг малчнаар 3 удаа шалгарч ягнуулсан байдаг. Бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчнаар 1986 онд шагнагдаж 1991 онд бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат нэгдэлчин цолоор одоо шагнуулж байсан. Ингээд 1988 онд манай одоо Өмнөгүй аймгийн ардын төтөлийн хурлын гүйц захиргаанаас манай аавын одоо энэ мал маллах, Тэмээ маллах арга туршлагыг олон түмэнд одоо хүртээл болох үүднээс ийм одоо тохиомлыг хүртэл хэвлэж Өмнөгүй аймгийн ард түмэн малчдад тарааж байсан. За мөн манай аав Тэмээнийхээ үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр бас их онцгой анхаарч ажилладаг хүн байсан. Бас ноос сайтай ийм одоо бууран тайлаг гүжрийн гэдэг айлаас авж худалдаж авж Тэмээнийхээ үйлдвэр ухсааг сайжруулж байсан. Ингээд манай энэ 1982 онд одоо манай аавын одоо тэр гүжрийн гэдэг айлаас авч үжир шилэгсэж ашиглаж байсан буурны 15 хил 500 килограмм ноос одоо ашиглаж байсан ийм гэрчилгээг тухайн үед хөдөө аж ахуй яам нэгдлийн холбооны зээл зөвлөлөөс энэ 83 оны 8 сарын 25-нд олгож байсан ийм гэрчилгээ байдаг. Тэмээгээр алдартай Өгөөмөр багийн нутагт орших шар цав гэх газраас хожуу цэрдийн 250-аас 300 мянган жилийн тэртех үлэг гөрвөлийн сүргэлэн ява мөрнүүдийг 1995 оны 7 дугаар сард Монгол Японы судалгааны баг нэрлүүлж палеонтологийн туршлагын үлгий хэмээн нэрийджээ. Манлай 100 жил. Далай багийн үндэс суурийг 1959 онд тавьж анхны багийн дараагаар ламжавын иш дорж ажиллаж эхэлсэн байна.
Сумын төв болон сумын төвийн баруун хойд баруун талыг эзлэн оршин тус багт их баг үлзий дуул, жавхланд тахилгад буурал бог зэрэг тахилах дуулнууд орших бөгөөд баруун талаараа зоо толгод бүхий үржил шимт 129 мянган га газар нутагтай. 159 өрхийн 513 хүн амтай, 30,585 толгой малтай. Бүгд найрах Монгол ард улсын анхны авраг малчин төрсөн нутаг билээ. 1962 онд одоо манай аав Дулгар зүүн Дорж гэж маань 512 ямаанаас 580 гаруй ишиг бойжуулж одоо үйлдвэрлэлийн даалгаврыг 106.8% биелүүлж одоо бүгд найрамд Монгол ард улсын анхны тийм авраг малчин гэдэг цолыг өмнө говьтон буюу сум орон нутгийнхаа нэгдэлд одоо авж байсан юм түүхтэй. Далай багтаа үхэр өсгөхдөө үхэрч одоо улсын авраг малчин далай багаас үхэрчин одоо төрж байсан. Анхны одоо 62 он улсын авраг малчин золгортож байсан. За мөн далай багаас одоо үхрийн хажуугаар хойно ямааг бас өсгөж байсан. Эндээс улсын авраг малчин авир амарснаа гэж хүн бас улсын авраг малчин болж байсан. Тус багаас Монгол улсын авраг малчин Долоорживын Дорж, Хошоо авраг малчин Дэнзэнгийн Лувсан иш, улсын авраг малчин Авирын Амарсана, Гомбын Ламху, аймгийн начин Мятвын Дарж, эрт сургууль хүмүүжүүлэгч багш Ражимбын сүгэр тэргүүтэй сайчууд төрөн гарсан билээ. Өмнөдгөө аймгийн Манлай сум түүхт 100 жилийн ой. онд одоогийн Өгөөмрөгийн хажаат Сандгийн үржин гэж эмэгтэй Улаанбаатар хотод төрх хурс сууж ирээд хүн хаартыг үзэж Орос эмээр үйлчилж гиснээр орчин цагийн анагаах ухааны салбарыг Манлай сумд анх тавьсан байдаг. 1939 онд баг эмчийн салбартай болж 3 ортой ээжийн асрагч, совилогч, Нярмын орон тоотоогоор сумын иргэдэд үйлчилж байсан байна. 1955 оноос их барих эмч ажиллаж эхэлснээр хүн эмнэлэг, барилга байгууламж, аж ахуй, эмнэлгийн багц хэрэгсэл, мэрэгжлийн эмчээр хангагдаж 1966 онд хүний их эмчийн салбартай болжээ. 65-аас 66 онд Манлай суманд хуваарлагдаж Манлай сумын хүний их эмчийн салбарт ажилласан. Манлай суманд ажиллахад хүний бага эмч, форман бага эмч, цэнд их өргөч цэнд гэсэн улсуудтай хамт ажиллаж байсан. Тэмээ унаагаар дуулган төвдөг тийм үе байсан. 1980 оноос хүүхдийн их эмч ажилдаг болж тус эмнэлэг эмийн бус эмчилгээ, эллэг массаж хийх зэрэгээр эмчилгээ үйлчилгээнд ардын уламжлалт болон шинэлэг арга барилуудыг хэрэглэж эхэлсэн байна. За би 1983 онд Манлай сумын хүний их эмчийн салбарт одоо эрхлэгчээр ирж ажилласан. За энэ үед бол манай эмнэлэг маань одоо 20-од орон тоотой ийм ажиллаж байсан. Өнөөгийн эрүүл мэндийн төв болон хөгжөхөд үе үеийн ахмад ажилчид, эмч зөвлөгчдийн үүрэг оролцсон их байсан юм а. Тухайлбал Мэс заслын гавьяат эмч Шагдрын Пүрв, хүний гавьяат эмч Гиндэн Даржаагийн Эренцэн Норов, Дэмплийн Дэлгэр сайхан зэрэг гавьяатууд ажиллаж байлаа. Түүхэд 100 жилийн Манлай сумынхаа түүхэд 100 жилийн яваг бид бүхэн баггүй амжилтаар ухтаж байна. Өнгөрсөн 2023 онд аймагтаа ажил үйлсээрээ 2 дугаар байранд шалгарсан. За мөн сүүлийн жилүүдэд их нэраа эндэгдэлгүй ажилласан. Эмнэлгийн тусан зөвшөөрлийн чанарт сайжирч иргэдэд хүрч үйлчилж байгаа үйлчлэгээ маань үйлчлэгээний нэр төрлүүд олширсан, шүдний эмчтэй болсон, шүдний кабинетийг ажиллуулсан, эрентгийн эрентгийн зураг авдаг болсон, 4D эхотой болсон гэх мэтчлэн багаж тоног төхөөрөмжүүдээр хангагдаж тусан зөвшөөрлийн нэр төрлүүд нэмэгдсэн байна. Манлай сумын эрүүл мэндийн төвд зориулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 ортой эмнэлгийн барилга шинээр баригдаж ашиглалтанд ороход бэлэн болсон байгаа бөгөөд эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийж байгаамаа. За Манлай сумын эрүүл мэндийн төв бол одоогийн байдлаар төргөн төслийн 3 автомашинтай байна. Туулах чадвар сайтай одоо Jeep автомашиныг аймгийн хөрөнгө оруулалтаар мөн одоо сумын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төв дээр бага үрийн төрөний тэрэг
мөн одоо холын замд явах програм машин гэх ингээд тоног төхөөрөмжөөр сангагдсан. Мөн одоо ард иргэд эрүүл мэндийн үйлчлэгээ түргэн шуурга өөрчлөх зорилготой хангах шатны шинжилгээ авах багаж яхаа фраз зэрэг одоо сумын эрүүл мэндийн чарлагтай бүхэл тоног төхөөрөмжүүд бол хангагдсан. Мөн одоо шүдний кабинетийг байгуулж байна. Уламжилт анаах ухааны кабинетийг байгуулж байна. Ингэснээр алчид иргэд маань одоо 2 дахь шатны эмнэлэгт явуулгүйгээр сумандаа одоо эрүүл мэндийн хангах шатны эмчилгээг чанартай түргэн шуурга авах боломжийг бий болгосон. Өмнөдгөө аймгийн Манлай сум түүхт 100 жилийн ой. 1938 онд сумыг цагаан толгойд байхад сайн дурын баг сургууль байгуулагдаж захирдаар Хамчгийн Бадарчин ажиллаж ирснээс Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхэн замнал аль биесээр эхэлсэн байдаг. Тус сургууль 1944 онд анхны төгсөлтөө хийж байсан түүхтэй. Өдгөө сургуульд хөгжлийн материалыг бааз, орчин нөхцөл, чадварлаг багш ажилтнуудаараа игнэгээд хийж, сурагчдын мэдлэг сургалгаас гадна урлаг спортын олон төрөлд хичээллэхээс гадуурх сургууль хүмүүжлийн дугуй үеийн секцүүдийг зохион байгуулж хөгжүүлсээр байна. Үүний үр дүнд аймаг нийслэлийн олон тэмцээн уралдаанд тэргүүлсээр байгаа багтам амжилтаараа сумынхаа түүхт 100 жилийн ойгоо өгтөж байна. Тэгээ анх бол 1938 онд тэгээ нэг багш 20 суралцагчтайгаар ингээд байгуулагдчихсан. Ийм түүхтэй. Одоо бол ингээд нийтдээ нэг 84 жилийн түүхэл хуудасдсан ийм л том сургууль байна та. За өнөөдрийн байдлаар бол манай сургууль бол одоо нийтдээ 400-аас 398 хүүхэд суралцж байна. Одоо хичээлийн байрын хөвд бол бага дунд гэсэн ийм хичээлийн байртай 100 хүүхдийн дутууд байртай. Ер нь одоо боловсролын одоо хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах байгууламж бол одоо ингээд бүрэн хангагдсан юм байгаа. Тэгээд одоо энэ 400 хүүхдэд бол одоо нийтдээ 45 багш ажилтан одоо сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг ингээд явж байгаа. Ардын Баатар Нанцдын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль олон эрдэмтэн мэрэгд инженер авиаснуудын амжилтын гараа амьдралын эхлэл үлээ. Оюутлогын хөрөнгө оруулалтаар бол одоо орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтэн байгуулалт хийсэн байдаг. Одоо 340 хүүхдийн дунд сургуулийг бол шинээр барьж байгуулсан, мөн оюутлогын хөрөнгө оруулалтаар спортын цогцлтыг хөрөнгө оруулалтыг хийсэн. Ажил амьдралаараа бусдыгаа мандайлан үлгэрэлэн багш нарынхаа бахархал болж яваа төгсөгчдөөс төрдүүл. Геологи эрдэнэ судлалын доктор дэд профессор Чулуун, геологийн ухааны доктор Төвдөн Дорж, түүхийн ухааны доктор Үлзий Долгор, анагаах ухааны доктор Үлзий Бүрэнгээд тоочод баршгүй олон билээ. Одоо тус сумын сургуулийн хичээлийн жилд 450 гаруй сурагч 20 гаруй багштайгаар 16 бүлэг хичээллэж байна. Манлай сумын цэцэрлэг нь анх нэгдийн цэцэрлэг нэртэйгээр 1962 онд 2 гэр 10 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд эрхлэгч багшаар цэнцэрэн ажиллаж байжээ. Улмаар 1973 онд 50 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсноор улсын 15 дугаар цэцэрлэг болж өргөжин анхны эрхлэгчээр нь Нанцдын Цэн хорол, Мэжхийн Майхүүнээр ажиллаж байсан байна. Манай цэцэрлэг маань 2013 онд 4 бүлэгтэй 100 хүүхдийн цэцэрлэг болж өргөжсөн. За тэгээд 100 хүүхдийн цэцэрлэгтээ сургуулийн өмнөх боловсрол олох үйл ажиллагааг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр цуг явуулж байсан бол 2019 онд цэцэрлэг маань бүр ахин өргөжөж 8 бүлэгтэй 30 орон тоотой одоо 200 хүүхдийн цэцэрлэг болж өргөжсөн байгаа. Цэцэрлэг 8 бүлэгтэй болж өргөжснөөр боловсон хүчний тоо нэмэгдэж 8 багш, туслах багш, хөдөлгөөн эрүүл мэндийн багш, арга зүйч, хөгжмийн багш, туслах 9 ажилтан нийт 30 орон тоотойгоор Манлай сумын ирээдүй болсон бяцхан иргэдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байна. Улмаар 2023 онд тус цэцэрлэгийг Майхүүгийн нэрэмжит цэцэрлэг болгож сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталжээ. 1947 онд Манлай сум үйцэн гэсэн дэнжтэр нүүж ирж байгуулагдаад энэ дээр төр захиргааны байгууллагууд болон бусад одоо сүт байгууллагууд байгуулагдаж барилга байшингаа барьсан төгтөө. Энэ дээр 1947 онд улаан болон гэр гэж байгуулагдаж яваа түүний анхны эрхлэгчээр нь улаан болон гэр эрхлэгчээр гэлгийн дэчин гэж хүмүүс маань одоо Манлай сумын уугуул энэ яг суурийг тавьж байгуулсан ийм одоо лимбчин хөгжимчин алдартай хүн байлаа. За түүнээс хойш улаан болон гэр эрхлэгчээр 4 эрхлэгч байдаг байлаа.
ажилласан. За 1961-2 онд одоо Улаанбулан маань суурайн тавьж ус барилгатай болж клуб гэсэн нэртэй одоо барилга баригдаж, клуб болон өргөжж одоо барилга баригдсан. Түүнээс хойш одоо клубын эрхлэгчээр 11 он ажилласан байдаг. 1988 онд. 1988 онд Улаанбулан нэршлээ өөрчилж, соёлын төв болон өргөжин орон тоог нэмэгдүүлснээр сумын иргэдийг соён гэгээрүүлэх, соёл урлагийн арга хэмжээг тасралтгүй явуулснаар иргэдэд нийтийн номын сангаар үйлчлэх, орон нутгийн судлах танхимаар үйлчлэх, бүжиг, хөгжим, яруу найраг, ерөөл магтаалын дугуйлан ажиллуулж, хүүхэд залуусыг чөлөө цагаар зөв боловсон өнгөрүүлэх боломжоор ханган ажиллаж байна. 2000 оноос хойш бол соёлын төв болов өргөжүүлэхийн зураг төсөв боловсруулж 2004 онд одоо соёлын төвийн шинэ барилгыг барьж эхлээд одоо 18 онд ашиглалтанд орсон. 2020 оноос одоо орон тоог маань 6 болгож одоо манай Өмнөгов аймгийн төрөлхтөн шийдвэрж соёлын хувийн ажилтан гэж нэмэгдүүлсэн. За одоогоор бол соёлын төвийн эрхлэгч, соёлын төвийн номын санч, хөгжмийн багш, бүжигийн багш, соёлын хувийн ажилтан, үйлчилгээний ажилтан гэх 6 оронтой одоо бид нар дөрвөн баг 2700 түмэн хамт. За мөн соёлын үйлчилгээ авах, соёлын төв, сумын төв дээр амьдардаг 1500-аад иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлж байна. Өмнөгов аймгийн Малай сумыг судлах музей нь 1960-аад оны дунд үеэс нутгийн иргэдээс зугассан ховор олдуруудаар баяжин номын сангийн дэргэд нэгдсэн байна. Улмаар 1974 онд сум байгуулагдсны 50 жилийн ойгоор орон нутгийг судлах танхимыг нэг өрөө болгон өргөжүүлж 30 гаруй үзмрийг дэлгэн тавьсан байдаг. Нутгийн иргэдийн одоо үндэсний угсаатны зүйн үзмрүүд мөн хэрмэн тогоо, мөн археологийн олдууруудаас тавьсан. Түүнээс хойш мөн бас нутгийн иргэдийн гар урлалын бүтээлүүд тавигдсан байдгаас одоо энэ музей маань өнөө өвтөр одоо өргөжин тэлж одоогийн байдлаар бол 400 гаруй үзмэртэй музей маань өргөж явж байна. Дэлхийд ховор тооцогдох Хүннүгүвийн хааны цул Алтан янгирын эвэр хэлбэртэй чимэглэлийг 2016 онд Малай сумын иргэд Хүрээний Батбаяр Морьтын ягаан толгойг газраас олж орон нутгийн судлах музейд хүлээлгэн өгсөн байна. Одоо янгирын зөвлөлт чимэглэл тийм янгир төгс хэлбэртэй одоо тийм чимэглэл зөвлөлт чимэг гоёл байдаг. Тэрийг олж одоо орон нутгийн судлах музейд авчирч өгч мөн түүнийг их хувийн одоо тэр үед одоо улсын их хурлын гишүүн байсан Шадар сайд ассан тэрэнд чи Оюунбаатаргад өгч Оюунбаатаргаа маань тэрийг их хувийн одоо Эрдэнэсийн санд хадгалаад хуулбар хувийг бол орон нутгийн судлах музей, аймгийн музей хоёрт одоо хуулбар хувийг авчирч орон нутгийн судлах музейд байрлуулсан байгаа. Мандай нутаг бол өвөг дээж Хүннүгү маань өлгийн нутгаа. Хүннүгү хааны эдэлд хэрглэж байсан алтан хэрэгсэл бол Малай сумын нутаг, Элэгний тойрон, Тэмээн толгой гэдэг газараас бид олж түүхийн музейд тавьж ингэж одоо Монгол улсын түүхийг, ой нутгийн түүхийг 1500 жилээр өргөжлүүлж байгаа. Ийм одоо гайхамшигтай өлгийн нутаг, байгалийн одоо гайхамшигтай газар, хөдөлмөр шар төмний өлгийн нутаг бол Өмнөгов аймгийн Малай сум. Орон нутгийн судлах музейд Хүннүгүвийн алтан чимэглэл, Манччин улсын өртөө замын зураг, Хошуу ноёдын хөрөг, Ардын Баатар Нанзад, Ардын Баатар партизан Ярин, давг цэрэг нарын байлдаж явсан зураглал, Монгол улсын анхны авраг малчин Дорж, Дэмүүл Арсан зэрэг улстай алдтай түүхэн хүмүүсийн зураг, мэдээлэл, мөн гар урлалын хөөмөс хэлбэр гэх мэт ариун бүтээлүүдээс гадна эртний дайчдын хүрэл зэв, сумны үлдэц, ан амьтдын чулуужсан яс, аргалантын уулнаас олдсон чулуудсан мод, чулуун тавьчуулагдсан загсны дүрс нь сумын 9 гайхамшигт орсон байдаг. Тус сумын өгөөмөр багийн нутагт байрлах шар цаваг их палеонтологийн ховор олдор бүхий өлөг гүрлийн мөрд газар бий. За 2013 оны 12 сарын 14-нд Монгол Улсын засгийн газрын 414 дугаар тогтоолоор орон нутгийн улсын хамгаалтанд авсан палеонтологийн дурсгалт газар шар цав гэж өлөг гүрлийн мөр бүхий газар байгаа. За энэ олд дурсгалт газар бол
хайгуулын Монгол Японы хамтарсан экспедиц 95 оны 7 сарын 1995 оны 7 сарын 31-нд одоо олдсон ийм мөр үзмэр баримтлагын дурсгал байдаг. Энд ганц нэгээрээ болон сөргөлийн явсан 4-5 төрлийн үлэг гөрүүлийн 18,000 орчим мөр байгаа бөгөөд өвсөн идэгт, холимог идэгт, махан идэгт 4-5 төрлийн үлэг гөрүүл мөр байгаагаас өвсөн тижээлт нь ганцаараа явсан махан идэгт гөрүүлүүд 70-аас 80-аараа сөргөлөн игнэ байдлаар явж байгаад махан идэгт том үлэг гөрүүлээс зүгтэн огцсон мөрөө өөрчлөн явсан сулгаагаар тогтоогдсон байна. Мөн үлэг гөрүүлийн яс олдсон газар гэлээ. Мандай 100 жил. Мандай суманд анх 1962 онд хөдөө аж ахуй цагуурийн харуулыг байгуулан ажиглагчаар хамт сүрэн ажиллаж, сум орныхоо цагуурийн байдал болон ургамал зүүн ажиглалт хийж, цагуурийн мэдээ материалаар тогтмол сум удирдлага, малчтаа, түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэлээр ханган тасралтгүй 25 жил ажилласан байдаг. Тус харуулыг 1990 онд цагуурийн станц болгон өөрчилж, 24 цагийн ажиллагаатайгаар 5 орон тоотой болгон мэдээгээ 3 цаг тутамд аймагт илгээдэг болон өөрчилсөн байна. Цагуурийн станцад 1962 оноос өнөөдрийн хүртэл 11 дарга үе дамжин ажиллаж ирсэн бөгөөд анхны дарга хажид зүрэн, цолмончов, бээжинхүү, өнөр жаргал, алтан чимэг, оргодол, буд, орхон, гэрэл туяа, биндрия, одоогийн дарга аюушийн одон туяа нар билээ. 100 жилээ авахтаад олон одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийгдэж байгааг одоо хамгийн сүүлд хийгдсэн бүтээн байгуулалт гэвэл сум орон нутаг суурин газар амьдарч байгаа иргэдийн маань гол чухал асуудал болсон дулааны их усөр уурын зовхыг одоо хийж бүрэн шинчилж аймгийн төсвөөр 4 орчим тэрбум төгрөгийн төсвөөр хагас автомат уурын зовхыг барьж байгуулад ашиглалтанд оруулахад бэлэн болсон байна. Ингэснээр одоо Мандай суманд амьдарч байгаа айл өрхөд албан байгууллагууд маань одоо өвлийн удирдалд дулаан хангамжийн асуудлаа бүрэн шийдвэрлэхэд таатай нөхцөл бүрдсэн байна. Мандайн Бадрах орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо төлбөрийн газар нь 2005 онд байгуулагдсан 18 хүний орон тоотойгоор Мандай сумын айл өрхийн 30 гаруй хувь аж ахуйн нэгжүүд 100% халаалт дулаанд холбогдсон байна. Мөн сумын ойрын хугацаанд төлөвлөгдөөд байгаа 15 уртай эмнэлэг ашиглалтанд ороход тус байгууллага дулааны эрчим хүчийг ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр ажиллахаар хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь бол сумыг дулаан, цэвэр, бохор усаар хангаж ажилладаг. За сумын хэмжээнд бол нийтдээ усан сангийн хувьд бол 50 кубын 2 цон агуулах байдаг. Тэргээр усыг хангаж ажилладаг. За цэвэрлэх байгууламжийн хувьд бол хоногт 50 куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх боломжийг ажиллаж байгаа. Энэ онд бол шинээр уурын зохины хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ уурын зох баригдаж байгаа. Одоо ингээд мөд ашиглалтанд орноо. Түрүүнд нь ажиллаж байгаа уурын зох бол 1.6 мегаватттай 2 уурын тоогоо ажиллаж байсан. Тэр нь бол 3.2 бол сумыг зүйтэй хангаж явсан бол одоо шинээр 4 мегаватттай 2 тоогоо ажиллахаар баригдаж байгаа. Хагас автомат уурын зох. Энэ бол хүний хөдөлмөрийг нэхээ хөнгөвчлсөн үр ашигтай зуух баригдаж байгаа. За, мандайчууд бол одоо бахархах зүйл их олонтой. Монгол улсын 300 гаруй сумдаас одоо тэр болгон тохиолдоод байхгүй. Төрийн наадамд одоо бүхэн төрүүлсэн, морин төрүүлсэн сум болгос ховор байдаг. Тэгээд 1928 оны Сэх баяр наадамд Мандай сумаас азарга насны уралдаанд төрүүлж ирсэн. Мөн одоо 1969 оны Улсын баяр наадамд Өмнөг аймгийн Мандай сумаас Тэмүүл арслан төрүүлж ирсэн юм сайхан түүхтэй. Энэ түүх бол баах үргэлжилсээр одоо мандайчуудын морин хурдан бүхэн хүчтэй Мандай нутгаас одоо шин залуу сайхан хүчтэнгүү төрж байна. Мөн одоо Мандай нутгаас хурдан сайхан буянгууд юм төрдөг уламжлалтай. Дэлхийн адуу Монголоос гаралтай, Монголын адуу Голиос гаралтай. Өмнөг аймгийн Мандай сум аймагтаа адуугаараа тасралтгүй 24 жил тэргүүлж байна. Тус сум дээд үеэс хурдан мөрчтэй байсныг гэрчлэх зүйл болоо. Хошуу ноён содномд орж, наваанд орж нар адуу өсгөн үржүүлэхэд ихэд анхаардаг. Мөн хурдтай байсан нь 1917-оос 30 онуудад 7 хошуу даншиг болон төрийн наадмуудад айр төрөө орж ирсэн нь түүх баримтаар батлагддаг. Мандайд бол хурдан адуун хувьд
Цэрндаржин Зандан бол гэдэг хүн их хурдан адуутай, сайн адуутай байсан. Манай эцэг өндөрлөлт хүн байсан нэртуяа Зандан бол хоёуд нийлж өөрийн болон гадны аймаг сумын наадмууд явдаг байсан. Одон уургын хаагч ахтуу хоёр мөр байсан. Тэрнийг аваад би бол мөр унахаар явдаггүй байсан. Манай дүү шүнг гэж хүн байсан. Тэр гол унтдаг байсан. Манай сумын морин спорт уяачдын холбоо нэрт уяач, нэрт шинжээч, Цэрндаржин Зандан бол агшны нэрэмжит уяачдын холбоог 1996 онд анх үүсгэн байгуулагдсан хүмүүс маань одоо энд ингээд сууцгааж байна. Зандан бол гойн тухай ер нь хууч домог их яриа байдаг. 1917 онд 7 хошууд аншиг наадамд их морь азраг төрүүлэгч, дааг төрүүлэгч байсан ийм хүн. 1923 онд мөн 7 хошуу наадамд азраг мөн төрүүлэгч байсан ийм. 1928 онд Ардын хувьсгалын ойн наадамд хөдлөө одогт Совномдорж ноёны зэр талзан азрагыг бас уйд төрүүлж байсан. Ийм юм. Манлай сум 1999 оны анх дугаар говь шанх хуралдаанд 8 ариг түрүү хүртэж байсан ийм түүхтэй. Монгол улсын алдарт уяач Аюушийн зэр талзан, аймгийн алдарт уяач Совдын хээр, аймгийн алдарт уяач Хонк хотын зэрд, аймгийн алдарт уяач Батагийн хул, аймгийн алдарт уяач Тэгшээгийн хул, аймгийн алдарт уяач Сайн бэлгийн бүүдэн, аймгийн алдарт уяач Бандийн хонгор гэх жишээний адуунууд тухайн 1999 оны говь шанх наадамд анх дугаар хуралдаанд халахын урдан буянгууд чуулсан энэ их өргөн наадамд олон ариг түрүү авсан ийм онцлог нутгийн хурдан адууны цөм өгшлийг одоо томоохон тодорхой болгож өгсөн ийм наадам болж исэн. За манай сум би уяачид ер нь анх 1996 онд 60 гаруй уяачтай байгуулагдчихсан. Одоо 2024 оны байдлаар 150 гаруй уяач. Улсын алдарт уяач 2 хүн. Одоо амь цэрэн байгаа Цэдвийн Жанжгаа байна. Мөн Аюуш улсын алдарт юм хүн байсан. Аймгийн алдарт уяач одоо 38 40 гаруй хүн аймгийн алдарт уяач юм эрхэм цолыг хүртсэн байна. Тэгэхээр Манлай сум бас сурчдаараа бахархдаг. Өмнөгуй аймгийн сургууль спортын анхны мастер нь бол Бони Норв гэж Манлай сумын унган хүн байсан. За сургууль спортоор хичээллээд нэг 5 жил гаруй болж байна. За энэ хугацаанд нэг сумандаа нэг мандах суманд нэг сайхан талаан суманд нэг ингээ суманд төрүүлсэн 3 төрүүтэй. 2002 оноос үндэс суурин тавигдаж улсын спорт тоглоомын дансанд бүртгэгдсэн спортын нэг төрөл нь Тэмээн поло байл. Манлай сумын угуул улсын хурлын гишүүн Шадрсайд Оюнбаатар санаачилан Манлай сумдаа зохион байгуулж 2003 оны Тэмээн полог улсын аврах шалгуулах тэмцээнд Манлай сумын Жаргантогийн Уланбаярын Идэр батаглагчтай баг төрүүлж алтан медаль шилжин явах цомоор шагнуулж байжээ. Энэ Тэмээн поло спорт маань бас цаашид улам хөгжиж Монгол улсын хэмжээнд мөн одоо дэлхийн хэмжээнд гарах юм сайхан спорт болж хөгжиж байна. Тэгээд энэ спортыг одоо хөгжүүлснээр Тэмээн соёлыг хөгжүүлэх мөн одоо энэ дэлхийд ховор 2 хөх тэмээг өсгөж үржүүлэхэд бол үнэтэй хэв нэмэр оруулсан юм томоохон ажил болсон. Тэмээн поло гэдэг спортыг анх нутагтаа Манлай суманд 8 сард анх зохион болж байхад манай баг бас горолцож энд бас шагналт байранд орж ингэж Тэмээн поло гэдэг спортыг Манлай суманд өмнө улсад ингэж хөгжүүлэхэд манай багийн одоо полочд, манай сумын полочд маш идэвхтэй оролцож улсын аваргын 4 удаагийн аварга болсон байдаг манай сум. За үүнээс манай жаргал тогвол одоо 1 удаа улсад төрүүлж, 1 удаа мөнгөн медаль, 1 удаа хүрэл медаль, за шагналт өгдөгөөрөө ингэж орж явсан. Ийм төг болон баримт байд юм аа. Гой нутгийн нэрийн хуудас болсон 2 бүгд тэмээг хамгаалах зорилгын дор хэрэгжүүлсэн энэхүү ажилд богчууд идэвхтэйгэн оролцож, олон арга спортын майструуд төрөн гарч Тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулж явна.
монголчуудын оюуны өмч, говьчуудын оюуны өмч болсон Тэмээн поло спорт уралдаан аялын менежмент байгаа юм. Хүмүүс зөвхөн поло гэдгээр нь яриад байгаа болохоос энэ бол Тэмээг хамгаалах, дэлхийд ховордсон 2 бүх Тэмээг хамгаалах юм цогц үйл ажиллагаа байна. 2000 онд намайг анх улсын их хурлын гишүүн болоход Монголын Тэмээ 1 саяас унаад 210 мянга болсон байсан. Одоо 480 мянга буюу бараг 500 мянга болж байна. Энэ бол олон 10 жилийн ууггүй одоо Тэмээний төлөө явсан ийм хөдөлмөр Монголын Тэмээчдээс алдарт уяач мандаа уяач нэг төрүүллээ. Бүгд найрамд хатал улс цорын ганц Монголоос авсан оюуны өмч байна. Бид энэгээ бахарх ёстой, бас ярих ёстой. Тархны зэрцэг ангасан хараатын гурван өндөр холонгийн тоос мандарсан хонингийн өргөн Дөлгөөхөн дүн хийх улс минь, дөрлийн харагдах толгод минь, зүүдэнд үзэгдэх нутаг минь, зүрхэнд мөнхрөх мандаа минь, 101 даван алдраа дуурсагна. Өдрийн түүхийг бүтээлсэн өвгөл буурлуудаа хүндэтгэн дээдлээ. Ирээдүйн сайхныг бүтээж яваа энэ цагийн хөдөлмөрчдөө алдаршуулан магтъя. Хойшод түүх болгон түүчэлэх бүр хойчдоо ийхүү сэрүүлэн үлдээ. Аав шиг минь өөлөгтэй, ижи шиг минь илэгтэй ингүй хайрт, малай нутаг минь үрд мандан бадартай. Бачны таван хантаас аргийн өндөр сэнгэнэн баннан дүндрий таглуудаас арцэг хүчин анхлаа. Өчид арслан дэмүлийн хүй зөвлсөн нутаг хэрийн гурван алтган. Эртгалвын амьд дэмүр тодорсон борим эрэлгэг баатар нанзадын өсөж ирчилсэн өлгөө. Ордуулсын хайрган нь үүлэн дундуулзарч буянт сүргийн эцдийн нэр алдран зурайцсан түмэн жилдэн дурсагдах түүх шестрийн хутастай. Хоёр үлзий дуулан холын газраас бараатай хошуун ноёдын эрдэм чадлан хүрээ газар байгууластай.